Эрхэм сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны даваагаас баасан гарагийн 22 цаг 10 минутаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн чихвчээ зүгээрээ болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 3 сарын 14-ний баасан гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Better for All, ZT гар утас, Мөн кафе, Баскочи брэнд 2 дахь салбараа Наадам центрт нээх гэж байгаа юм байна. Иймээс томчуудын шууд нэвтрүүлгийн 147 дахь дугаар хүргээд бэлэн боллоо. Зөвхлүүдээ илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Зөвхлүүдээ илгээх гэж байгаа сонсогчдоо хаягаа хэлээд өгөө. Тэгэхээр та бүхэн маань ami@mjlradio.com руу мэйлээр илгээж болох нь. За мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсрүүг нь орохоор шууд илгээх гэдэг юм. Тэрэн дээрээ дараад таны зөвхөл маш хурднаар хүрээд ирэх юм шүү. За холоос илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай талбар гудамж 34 дугаар барилга 5 давхар дэлхийн монголчуудын MJL радиогийн маяглал явуулаарай. За YouTube-с нэвтрүүлгийн нөхөд сонсдог сонсогчд маань YouTube дээр томчуудын шууд ингэж хайгаад нэвтрүүлгийн нөхөд сонсоорой. За сонсогчдоо өчигдөр мэндийг хүргэе. Өнөөдөр утас авдаггүй сонсогчдоос ирсэн захидлыг уншиж хүргэдэг учраас та бүхэн минь өөр тухтай байдлыг үүсгээд чихвчээ зүгээд кофе цайгаа ойртуулан захидлуудаа хүлээн аван сонсоорой. Ингээд ихний захидлыг та бүхэнд уншиж хүргэе. Ами ихчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. MJL радиог сонсоод хэдийн 3 жил өнгөрсөн байна. Танах хамт олонд ажлын амжилт хүсье. Үнэхээр мундаг хамт олон шүү. Холыг ойртуулж, ганцаарт нэг тэрвэрж, ганцаарсныг ивэлдэг шүү. Би 22 настай. Ээжигээ алдаад 3 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Хэдийгээр энэ загтал ээжд минь хөрөхгүй ч гэсэн сэтгэлээ тайтаргуулж бичсэн загтлаа илгээлээ. Сайн байна уу? Эзэнгүй уулын бэлд байгаа ээж минь та амар байна уу? Ирэх дөрвөн улирлын илч таныг минь дулаацуул чадаж байна уу? Бид нар сайн байгаа. Хамгийн сүүлд таньда Мартин амны минь хүргэж очсон жил та минь хизээж баярлаж байгаагүйгээрээ баярлаж байсан чинь охин нь одоо тодоос та санаж байна. Алга ирийн цамцныхаа ханцуугаар нулимсаа шувтраад баглаата цэцгийн ингэртээ тас тэрвэрж. Миний охин чинь том болжээ. Баярлалаа охиндоо. Гэдэг үг тань одоо ч татхан санагдана. Тэгэхэл би ээжигээ хамгийн их баярлуулж, хамгийн их өөрөөрөө бахархаж байлээ. Бодоод байх нэ. Би тантайгаа хууч хөөрөлгүй их утсан юм байна лээ. 10 жилдээ ангид олсон бүх явдлаа танд ирж ярихаар та их сониуж хүлээж авдаг байж лээ. Хөөе, тэгсэн чи юу болсон? Тэгээд яасан? Гэж асуухад чинь аль үжээ хариултаа амандаа бэлтчихсэн шулганаж өгдөг байжээ. Та намайг найзуудтай их гайхуулж ярьдаг байснаа санддаг уу? Манай охин ч их мундаг өө. Гойдуулна. Ихээ эрт бие даачсан юм. Дүү нараа сайн харна. Гэдэл магтаж өгдөг байж лээ. Тэгж магтаад чинь би өөрийгөө яа, ястай жинхэнэ чика ихч энэ тэрээл гэж боддог байлаа шүү дээ. Хамгийн сүүлд хөдөө ажилд явлаа гэхэд та цаанаа дургу байсан ч наана. За яах вэ? Миний охин чадна болно гэвэл яваад л үзэхгүй юу? Гэдэл явуулж үлээ. Бүх юмыг минь бэлдэж өгөөд аав та хоёр минь намаа гаргаж өгөхдөө. За чи удахгүй үсттэй. Хэцүү байвал шууд ирээрэй. Гэд миний баруун хацар дээр минь үнсээд явуулсан. Түүнээс хойш танийгаа жаргаанаа гэж өөртөө хідэнтэй хэлсэн атлаа. Дөрөвтэй хийсэн зүйлгүй явсаар нэг л мэтгэд хагцас салдгийн даваан дээр ирээд ээжээ гэж орлоод охин нь хоцорч өгсөн доо. Амтсангүй, жаргаа чадсангүй гэж өөрийгөө хичнээн химлээдч та ирэхгүй гэдэгтээ би одоо л эвлэрч байна. Тэгж авсандаа таныхаа хажууд байгаагүйдээ одоо ч харамсаад охин бардаггүй юм. 1000 удаа залгасан ч та ахаад утсаа авахгүй. Ганц удаа залгаад хүрээд ирээ гэхэд ажил ихтэй байна эргээд ярэ гэд тасалсандаа гимшээд ч та ахиж утсаа аваад ярихгүй гэж бодохоор одоо ч хоолой зангирч байна. Ээжээ, танийгаа ямар их санаж байна. Энэ жил 2 баяр ойрхон болоод ч тэрөө танийгаа улам их санаж битгэрх нь ойрхон болоод ах юм да. Танда тийм ч олон баярлаа хайртай шүү гэдэг үгийг хэлж чадаагүй дээ. Охин нь одоо болтол өөрийгөө зөхөж авдаг юм. Дандаа миний хажууд байна гэж санаж бодож явсан болохоор л тэр байх та. Энэ олон баярын өдөр байхад танийгаа баярлуулж байсан өдөр нь даанч цөөх юм. Гэртээ ороод ирэхэд та өдөөс нэмсэглээд харцаа мэтэлцэл хийж өгөөд гидсэн бууч хийж өгдөгсөн.
Танаас хойш охин нь тэр буузны амтыг олон ч хүнээс хайж авна да. Даанч дөхөж очих амт нь олдохгүй юм. Таны минь элчээр дулаацдаг байсан гэрт одоо таны минь жаазтай зургал үлдэж. Ээжээ, таньгүйгээр 3 жил өнгөрч. Таал байхгүй бол яаж амьдрахаа төсөөлж чадахгүй байсан охин нь одоо том болсон. Аавынхаа сайн охин, дүү нарынхаа мундаг эгч нь үргэлж байна. Дандаа хийж өгч чадаагүй бүхнээ ядаж аавдаа хийж өгч өндөр зургаж явна охин нь. Одоохондоо сайнаас муу, муухаас сайн бүхнийг бүдэрч ядан туйлж яваач. Ирээдүйд тань шигээ мундаг ээж эхнэр хүн байхыг хичээнэ. Амьдралын алдаа онооны дийсэн дээр таны минь захиас үргэлж санагддаг шүү ээжээ. Охиныхаа хүчтэй, зоригтой, дэвчээртэй явах зүрх зоригийг өгсөн таныхаа үнэтэй өгсийг охин нь үргэлж санаж хичээж явна. Харин та минь тэр үед охиноороо дахиад бахархаарай. Охин нь чаднаа. Хайртай шүү ээжээ. Мартин амны минь хүргэе. Бүх сайхан ээжүүд эмэгтэйчүүддээ баярын минь хүргэе. Амнаасаа ам дасалдаг хамгийн мундаг бурхад шүү та нар минь. Хэмээн загтлаа өндөрлсөн байна. За тэгээ загтлууд маань дэс дарааллаараа яг ингээд ирсэн дарааллаараа уншигддаг учраас жоохон хожуу уншчлаа тэгэхэд уучлаарай. Сонсогчдоо бүгдэнд нь өчийн мэндийг хүргэе. Ямар ч сайхан загтлуу ээжд нь хүрсэн гэдэгт итгэлтэй байна. За ингээд хамтран ажиллагчид танилцуулга үргэлжлүүлэн дараагийнхаа загтлыг уншиж хүргэе. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Better for All ZT гар утас. Тэгэхээр технологийн дэвшлийг хүн бүрт хүргэх зорилготой ZT брэнд 5G дэмждэг ZT Blade A75 5G гар утсыг худалдаанд гаргасан байгаа. Тэгэхээр энэ утасны даваа тал нь өдөр тутмын хэрэгцээнд төгс зохицох чанартай утас байгаа. Тэгэхээр таны өдөр тутмын хэрэглээг хэлбэрчилж илүү ухаалаг, хурдан болгох энэхүү гар утас нь 50 МБ-ийн хүчин чадалтай хиймэл оюун ухаан суурилсан ухаалаг камертай гэсэн. Энэ камерны даваа тал нь болохоор чанартай, зам мөн мэрэгжлийн байдлаар дарсан юм шиг зураг авах боломж бүрдүүлдэг. Тэгээ дээрээс нь зураг засахад маш хэлбэр гэдгээр онцлогтой буюу одоо бид нар чинь зургаараа л утсаараа л бүх юм хийждэг болсон шүү дээ. За бас нэг том давуу тал нь юу юм гэхээр цэнэгээ удаан барьдаг хүчрхэг батарейтай. Тэгэхээр мөн 1 жилийн хугацаанд дэлгэцээ өнгөө солиулах боломжтой юм байлээ. За хаанаас авах юм бэ гэхээр Mobicom-ын салбарууд Mobicom Цэгийн Mobi application, за тэгээд MonPay application-аас авах боломжтой юм байна. Лавлах утас нь 2222 2222 руу залгаад дэлгэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа хамтран ажилласан Better for All ZT гар утас хамтран ажиллаа. Яара мэндийг хүрхье. Рамд бүгдэнд нь ямар гоё хүүхэд насны дурсамж ээжигээ сансан захиавэ баярлалаа гэсэн байна. Сараагч маань ээжээсээ хагацаад 40 жил болж байгаач одоо ч өгүүлэн санаж өнөр нь үнэрчдэгтэй санахгүй өдөрч гэж бараг байхгүй те гэсэн байна. Тэгэлгүй яах вэ? Хэдийгээр бидний хажууд байдгүй ч гэсэндээ сэтгэл зүрхэнд бол мөнх оршичдаг тэр хүмүүс. Гэхдээ хажууд нь байхад нь л илүү хайрлаж, хайртай гэдгээ хэлж, баярлуулж болж өгвөл битгий гомдоож байгаарэ. Тэгж эргээд харамсахгүй тул тийм ээ. Хажуунаас холдоод явчихаар бид нэр 1000 орилж ашигчаач гэсэн тэр хүмүүс сонсож чадахгүй шүү дээ. Ингээ үргэлжлүүлэн дараагийнхаа цагтлыг хүргэе. За дараагийн цагтал одоо хүүрхэн зүрх төрийн бас байгууллагатай хамтран ажилладаг. Тэгээ цагтлуудыг уншиж хүргэж байгаа. Ээлжил цагтал болох даван туулагч хэдий. Нэгэн цагтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Нэг турбомаараа тэмцээ Монгол. Би үзэсгэлэнтэй охин байсан. Байсан гэдгийн учир байхаа болчихсон юм л та. Бардан байсан, омогтой байсан. Олон хүүгүүдийн харцанд эргэж, тэдний харцан доор дэндүү эрх тавих бардам халтаршгүй дархан оршиж байсан. Итгэж найдаж гарсан оюутан цагийн өвчтөг уулзсан тэр өдрийн оройг санаж байна. Мэдээч хэрэг бүх юм сайхан. Ажилд орсон, их сургуулийн амжилттай төгссөн баярт мэдээг тэдэнтэйгээ хуваалцаж оройжин тухалцуулаа. Тэнд миний хайртай залуу байсан. Оюутан цагийн минь хайралтай. Итгэдэг, хүндэлдэг, нууцаа хилэлцдэг. Хичээлээ тараад хотынхаа нэгтэй хамтдаа машинаар зугаалдаг. Эмнэлгийн орон дээр сахид суусан. Зүрхэнд минь ойр тэр хүн байсан. Бас сайн танихгүй ангийн найз гихнийг залуу. Тэрний өдрийн өглөөг санаж байна. Хүүх нэц болсон хувцаа уруулсан би ангийн охины гэрийн унтлахны өрөөнд ганцаараас ирсэн. Толгой дотор юу ч байхгүй, хоосон, огт юу ч санахгүй байлаа. Зарим зүйлс зурвасгаан орж гарсан.
хамаг би шархран өвдөж байсан. Харин юу болсныг ойлгосон ч энэ бүхэн дэндүү оройтсон байсан. Тэр хүн намайг архиар шахсан оронд ороосныг санаж байна. Би бэлгийн хүчрхэлд хүрсэн байлаа. Өөрөөсөө дур гутаж ууж идсэн өөрийгөө л илүүж ихссэн. Тэднийг нөгөө өрөөнд бөөндөө унтж байгааг нь харсан л та. Сэрхээс өмнө намайг ийм царайтай байгааг мэдхээс өмнө тэндээс явахыг хүссэн. Цус нүж болсон биеэ угаагаад би тэндээс зүхтайхыг л хүссэн. Угаалгын өрөөнөөс гарахдаа би нөгөө танихгүй хүнтэй таарсан. Над руу нүдний болонгаараа жохтой хараад мушилцаад би ажилтай төрүүлээд явлаа гэдэл гарч гисэн. Түүний гүлэл зүүр үлэн харцсан юу болсон бүхнийг надад зүгээр тайлбарлаад өгч гисэн. Тэнд үлдэх шалтгаан юу ч байгаагүй. Ичгүүр гутгамшгаа тэсэд төвчих аргагүй санагдаад би тэндээс ухаан жолоогүй гарч гүйсэн. Гэхдээ энэ бүгдийг нуухыг хүссэн. Хүнд ч дэлгэж хэлээгүй. Тэнд байсан хүн бүрийг энэ явдлыг мдээгүй байгаасаа л гэж хүссэн. Намайг хамгаалж өмгөөлөөгүй оюутан цагийн хайрт тэр залууд хичнээн гомдсон гэж бас ичсэн. Тэр хүний нүдэн дээр муу мухагаа харууллаа даа гэж зовсон. Тэндээс гэртээ харих зам дэндүү урт байсан. Жигсэл, зэвүүцэл, гомдол, хорсол, ичхүүрэл дүүрэн гэсэн ч би цагтаад очоогүй. Яагаад гэж? Учир нь тэр хүн цагтаа байсан юм. Би тэр явдлыг мартах гэж их хичээсэ. Зүрхнийхээ бараан хэсэгт нуугаад дахин дурсаж яриагүй, бодохыг ч хүсээгүй. Удалгүй нөхөрт гарч ээж боллоо. Тэр нэг зун цуслан дээр олон найзууд минь ирсэн байлаа л да. Тэр өдөр найзын найз гээд 2 хүн ирсэн байсны нэг нь тэр хүн байсан. Намайг дагуулж харсан тэр сэжгийн харцыг би арай гэж твцсэн. Удалгүй тэр явсан л та. Энэ нууцыг би дотроо хадгалсан чигээр үлдэхийг хүссэн юм. Харин яасан гээ? Удалгүй фэйсбુક хаягаар ичхүүр сонжооргүйгээр тэр хүн орж ирсэн. Сайн уу? Сайхан бүсгүй минь. Гэхдээ хэлэх муу үг олдоогүй. Яаж энэ бүхний дараа ингэж бичиж чадаж байна? Яагаад энэ хүн хизээч гимшсэнгүй вэ? Би хараал зөвхөл бүхнээ бүгдийг нь бичиж явуулсан. Тэр хүний дүр зургийг нь харах нь бүхэл үзэн ядаж жигсэн зөөчж байсан. Хэсэг хугацааны дараа ангийн уулзалтанд би дахиад очлоо. Ангийн найздаа хэлэх юм байна гэд гадаа гарсан юм. Энэ удаа зориг гаргаж бүхнийг хэлэхээр шийдсэн. Төгсөлтийн дараа уулзсан тэр уулзалтаас хойш юу болсныг найздаа хэлээд найзыгаа хийсэн бүхнийг хэлсэн. Тэгээд хэрвээ тэр хүн над руу дахиж бичвэл би гомдол гаргана. Ахиж битгий дагуулж ир, ахиж битгий тааралдуул гэж хүссэн. Харин тэр их гайхсан. Тэгээд тэр найз маань ял аваад шоронд сайхан орсон гэсэн. Тэр муу хүн. Тийм болохоор дахин дурсах хэрэггүй болсон. Хүртэх ёстойгоо хүртсэн санагдаад би баг зэрэг дотор уужирсан. Одоо би арай мартсан. Надад хамаагүй болсон. Би өөрийгөө уучлсан. Би бузар муухай биш. Би бол ээж. Би бол сайн хүн. Би сайхан эмэгтэй. Эмэгтэй хүний амьдралд хар толб бараан сүдэргүй байгаасаа л гэж хүснэ. Хэмээгээд цагтлаа өндөрлсөн байна. Тэгэхээр энэ хөөрхөн зүрх төрийн бас байгууллага яг нэг юм хэцүү байдалд орсон тийм ээ, гэр бүлийн хүчирхээлэлд өртсөн, дээрэс нь бэлгийн хүчирхээлэлд өртсөн. Тэрийг хинт ч хэлж чадахгүй байгаа хүмүүстэй хамтран ажилладаг. Тэгээ тэр хүмүүс маань яг өөрийнхөө бодит туулсан түүхүүдийг бичиж явуулснаас надад 16 цагтлыг илгээсэн гэж хэлж байсан. Би одоо 4-р уншиж байгаа шиг байна. Тэгэхээр даван туулагчд маань энэхүү цагтлуудыг яагаад илгээсэн юм бэ гэхээр магадгүй хинт ч хэлж чадахгүйгээр яг энэ болгоныг туулаад явж байгаа, чимээгүй ингээд туулаад явж байгаа хүмүүс байгаа юм биш үсттэй. Тэр хүмүүс даван туулах итгэр найдвар өхийн тулд энэхүү цагтлуудаа бичсэн гэж надад хэлж байсан. Тэгэхээр баярлалаа. Тэгээд зориг гарган өөр тохиолдсон явдлуудаа бичиж илгээсэн даван туулагчдаа бас талархснаа илэрхийлмээр байна. За бүгдэнд нь
Ашиг мэндийг хүргэе. Ээжигээ санаж байна шүү гэж яг ойлгох нэ л гэдэг чинь. Ээжгүй аавгүй орчлон туулахад зөвхөрөх шантрах үе их л байх юм да гэдэг чинь. Гантаг маань тэгэл байх вэ. Ямар амир байсан бол доо л гэж чинь. Хуландаа баярлаа. Нүдэнд харагтал уншдаг шүү гэсэн байна мөнгөө баярлаа. Үүлийн үр нөөр дээр ирж тий зөв амт юм бэ гэсэн байна. Үнэ. Гэтэл бичиж байгаа хэдэн хүн байгаа. Хин нэгэнд энэ зовлонгоо ярьж байгаа хэдэн хүн байгаа. Гэтэл энийгээ таг нуугаад амьдарч байгаа тийм ээ. Өөрөө л тэрийгээ тэгсэн төвчээд амьдарч байгаа. Дотроо хар бараан болгоно энэ хэцүү дурсамжуудаа аваад ингээд явж байгаа хүмүүс хэр олон байгаа бол гэдэг бас хэцүү л юм. За ингээ хамтаа сонсогчдоо баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа цагтл руу оръё. Сайн байна уу? Би энэ шуудан бичих гээд их л утсан юм л да. Ягаад гэвэл би бичих тусам улам их сэтгэл минь шархалж байлаа. Би одоо 13 нас хүрнэ. Одоохоос 5 жилийн өмнө би инээ цалгуулж авдаг жаахан охин байсан юм. Гэхдээ тэр цаг хугацаа удаан үргэлжлэхгүй гэж хэн мэдвэ дээ. Миний аав их бие муутай байсныг ч хэлэх үү, эдгээр залуу наснда ээж, ах бид гурыг орхиё авсан юм. Тэр үед аав минь байхгүй, хичээлдээ яваад ирэхэд хоол байхгүй, гэр хоос ойргоод их эвгүй байдаг байсан. Аавыгаа эргүүлж авчрах боломж байдаг байсан ч болоосоо гэж их л боддөг юм. Өвөл хүүтэн болоход ирж авах хүн байхгүй. Заримдаа аавынхаа араас явбал уулзах болов гэж боддог болсон. Гэхдээ жаахан байсан болохоор дөнгөжл 2 дугаар ангийн хүүхэд шүү дээ. Түр зурал явсан байх гэж өөрийгөө хуурч хэлдэг л байлаа. Гэхдээ ингэж хэлдэг байсан өгнүүд ээжд маань их хүн дээр тусч хэд хоног гэртээ үзэгдээгүй. Тэр үед л аавыгаа бүр мөсөө явсан гэдгийг мэдэх их л хэцүү байлаа л да. Өөрийн ирэхгүй л нулимс цутгаад явчихдаг юм байна. Бас хүнд уйснаа мэддэхгүй гэж их л хичээсэн. Тэгтээ чадаагүй л дээ. Ээж минь ч гэсэн яг л надтай адилхан жаахандаа аавыгаа алдаж байсан юм гинлээ. Одоо аав маань Тэнгэрийн хооронд очиод 5 жил оджээ. Тэр цаг мөчөөс хойш их ээж хоёрынхоо үгэн дор өсөж байлаа л да. Миний ээж их зовлон үтсэн. Хэн мэдлээ. Ээжигээ алдсан. Тэгээд бас миний ээж чи их төсвөр төвчээртэй хүн. Хизээж хэний ч өмнө сүгдэхгүй хичээж ах бид хоёрын төлөө гих сэтгэл нь ундарч эхлэн бид хоёрыг их сэтгэл нь эхлээд эмэгтэй хүн бардан бай гэж хэлдэг юм. Одоо ингэ бодох нэ ээж маань ухаалаг хүн байгааз. Гэхдээ энэ цаг удаан үргэлжлэег нь харамсалтай. Яагаад тэгэхээр ахын минь бие муудаж ээж ах хоёр хот орохоор болж би гэж хүн 3 сар гэртээ ганцаараа үлдэж байлаа л да. Тэр үедээ хичээл орж эхлэж би дунд анги болсон байсан юм. Би ч удалгүй хотод нүүж ирэхэд хуучин анги одоо болтол орхиогүй холбоо муудсан ч гэсэн та хэдийгээ зөндөөх санаж байгаа шүү. Ангийн 7-д ангийнхандаа хайртай шүү. Энэ ангидаа ч бас тасаж байгаа. Одоо би 1 жил гарan энэ хотын амьдлалаар амьдарч байна да. Ээждээ хандаж хэлэхэд одоо болтол намаа гэж энэ хүртэл сургаж байсанд маш их баярлаа. Таны хийсэн үг үйлс бүхэн чинь бид хоёрын төлөө байсанд баярлаа. Хайртай шүү охиноос нь. Энийг бичгтээ сэдвэн жоохон өөрчлөлтөд явсан бол уучлаарай. Тэгээд эмээс гэсэн байна. Нэрээ нууцлжээ. За баярлаа хөөрхөн. Жоохон сонсогчтой 13-тайг нь. За сонсогчд маань гайхчихж магадгүй те зарим нэг анх удаа сонсож байгаа хүмүүс байна. Насанд хүртээ зориулъя явагддаг гэчихэд ягаад ийм 13-тай хүүхдийн захиа уншаад байгаа юм гэхээр 5 дахь өдөр болгоны дугаар насны хязгаарлалтгүй явагддаг. Тийм учраас хүүхдүүд захиа бичиж байгаад би бол маш их хувьдаа бол маш их баяртай байдаг. Хэлж чадахгүй байгаа үгсээ өөр тохиолдсон асуудлуудаа захиач болгоны бичээд болгоод ингээ бичиж явуулж байгаад маш их баярлдаг шүү. Тэгэхээр 5 дахь өдрийн дугаарт бол насны ямар ч хязгааргүйгээр хүүхдийн захиаг ч гэсэн уншдаг болохоор манайхан бас ойлгоорой. Ягаад энэ хүүхдийн захиа уншиж байгаа гэд гайхчихж магадгүй гэж тайлбарыг хэрлээ. Хөөхөн бэ жаахан байсан юм байна штэ л гэж байна. Баянсан байна. Ээжигээ их сандаг шүү. Дэндүү дураараа бага дэндүү дураараа өөрийнхөө байдаг балаа. Асад одохт нь хичнээн харамсаж өөрийгөө зовоодог юм болоо гэж бодож ирсэн. Ухаан муутал хүн явж тээ. Ээж хүн гэдэг үнэхээр агуу хүн шүү л гэдэг чинь. Жоохон найлхамтан байна штэ хөөх юм аа л гэдэг чинь. Ашгүйтэй аз жаргал хүсээд өгмөн гэж байна. Өстой. Тэгэхээр би бол хувьдаа маш их баяртай байдаг. Миний дүүнээс цагтлуудаа бичиж байгаарэ. Тэгэд хүүхдэд нэг юм хүнд тусдаг юм байдаг юм шиг байна. Одоо юу гэдэг нь те нүүх тэгээд дээрээс нь анги солиод тийм ээ тасаж
одоо нийлдэг байсан найзуудаас нь холдуулахаар хүүхдүүдэд маш их хүнд тусдаг. Тэрийг биднэрт бол за яах вэ гэж бодогддог ч гэсэн яг тухайн хүүхдэд маш хүнд тусдаг учраас ямар ч нэг захиан дээрээ бичээд байна. Би ангийнхныгаа маш их санаж ин та нартай одоо хүртэл хайртай шүү. Гэхдээ шинэ ангийнхантаа тасч байгаа гэд мундаг байна миний дөө. Ээждээ инэрлээ сайн хүүхд болж өснө гэдэгт итгэлтэй байна. За ингээд хэдүүлээ үргэлжлүүлэн дараагийнхаа цагтл руу орно. Өнөөдөр олон цагтл бас байгаа. Яг өнөөдөр хүүхдийн цагтлууд бас 2-3-аар ирсэн байгаа. Тэгэхээр энэ цагтлуудыг уншиж үргэлж. Тэгэхээр 5 дугаар насны хүүхдтэй бол магадгүй өсөж байгаа хүүхдтэй бол энэ цагтлуудыг бас нэг чих тайван сонсоод үзээрэй. Хүүхдийн итгэл ирээдүйн хоёрын үнц нь. Би 16 настай. Жаахан байхдаа л сэргэлэн цаваа амьдрал тэмүүлэлтэй хүүхэд байлаа л да. Юу бодож санснаа шулуухан хэлчихдэг, хинд ч дор орохгүй байхыг, хэний ч дор орохгүй байхыг хүсдэг байсан юм. Гэхдээ миний өссөн орчин надад хандаж хэлсэн үгс миний амьдралыг маш ихээр өөрчилсөн. Нэгт нь юу гэхээр хүүхдийн итгэлийг битгий мохож байгаарай. Би 1-р ангид орохдоо л багш нарынхаа шүүмжлэл доош хийсэн үгсийг сонсож эхэлсэн. Чи юу ч сурахгүй дээ. Чи тэнийг мангар гэх үгсийг өдөр бүр сонссоор агаад өөрийгөө үнэхээр л тэнэг мангар юм байна л гэж боддог болсон. 6-аас 7 настай байхдаа гэртээ ганцаараа уйлж "Үгүй би яагаад юм ухаан муутай юм бэ? Би яагаад юм азгүй төрсөн болоо?" гэж боддог байлаа. Үр дүнд нь спорт, урлагийн ямар ч зүйлд өөрийгөө сорихыг хүсдэггүй, яагаад ч чадна гэж итгэдэг хүүхэд болж өссөн. Учир нь багш нарын минь анхнаасаа л надад "Чи чадахгүй" гэж суулгачихсан. Харин сайн сурлагатай хүүхдүүд хүндлэлтэй, өөртөө итгэлтэй байдаг. Энэ нь эцэг эхчүүд, багш нар хүүхдэд итгэл өгч чадхаас шууд хамаардаг юм шүү. Тиймээс хүүхдээ заавал цаг гаргаж хичээлийг нь ойлгуулж итгэл өгөөрэй. "Чи чадна. Миний хүүхд заавал чадна" гэсэн үг хүүхдийг ирээдүг гэрэлтэй болгож чаддаг юм. Харин "Чи тэнэг" гэсэн үг эсрэгээрээ түүнийг өөртөө итгэлгүй, амьдралын зорилгогүй болгодог юм шүү. Хоёрт нь гар утасны хор хөнөөл. Миний амьдралд хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн 2 дахь зүйл бол гар утас. 6-р ангиасаа 9-р анги хүртэл өдөр бүр тасралтгүй утсаа ширтэж, тоглоом тоглон, сошиал өнгөрүүлдэг байлаа л да. Ингэсээр байгаад нүд маань бараг л хараагүйтэй адилхан болчихсон. Баруун нүд маань хагас сохор болж, одоо гадагшаа авч эмчлүүлэхээс өөр аргагүй хүрсэн. Ковидын үеэр гэрээсээ гарах боломжгүй байсан учраас өдөржин утас үүсгэхээс өөр сонголт байгаагүй л дээ. Гэтэл утас чин хүүхдийн сэтгэн бодох чадварыг удаашруулж, хөдөлгөөнийг нь хязгаарлаж, оюун ухааныг нь бүрхэг болгодог юм байна. Карантин дууссаны дараа аав ээж маань намайг волейболын сургалтанд явуулсан ч би юу ч ойлгохгүй байсан. Багш нарынхаа зааж буй тактикийг ойлгохгүй, хөдөлгөөн асар удаан, анхаарал өрөөсөө төвлөрдөггүй, багийн тоглолт гэж юу болохыг ч мэдэрдэггүй. Үүний улмаас би хэсэг хугацаанд багш нартай хүртэл доог тохой болох үе гарсан. Үүнээс хойш би гар утасны хэтэрхий хэрэгэлсэн нь намайг хичээлдээ муу, хөдөлгөөн удаан, бусдын үгийг ойлгодоггүй, өөртөө итгэлгүй нэгэн болгоод байгаа юм байна гэдгийг маш сайн ойлгосон. 3-т нь итгэлтэй, хүчтэй байх нь чухал. Энийг би өнөөдөр л ухаарч байна. Хүн зоригтой, хүчтэй байх ёстой. Хүн ээлдэг, ухаалаг, хүсэл мөрөөдлөөр дүүрэн байх ёстой. Аав ээж хоёр минь намайг хоолунд хувцаар дутаагаагүй ч амьдрах хүсэл, итгэлийг минь хамгаалж чадаагүй. Дахиад сонсороо манайхаа нэг. Аав ээж хоёр минь намайг хоол унд хувцаар юугаарч дутаагаагүй ч гэлээ. Амьдрах хүсэл, итгэлийг минь хамгаалж чадаагүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ зөвхөн бие махбодыг тижээх биш, сэтгэл зүрхийг нь ч гэсэн хайрлаж, дэмжиж байх ёстой юм шиг. Хүүхдээ та муу сурч байна гэж битгий загна, битгий доош нь хий. Харин эсрэгээр нь чи чаднаа гэж урамшуулбал тэр үнэхээр чаддаг болно. 14 нас хүртэл болж өгвөл гар утас битгий өг. Харин гадаа тоглоулж хөдөлгөөнтэй байлгаарай. Хүүхдэд цаг гаргаж ойлгуулах гэж хичээ. Эцэг эхийн анхаарал халамж гэдэг бол хүүхдэд өгж байгаа хамгийн том бэлэг. Эцэг эхчүүд минь та бүхэн хүүхдийн ирээдүйг сайн сайхан байгаасаа л гэж хүсдэг юм бол дээрх зүйлийг ойлгоод нэг сонсоорой. Унсанд баярлалаа. Та хүүхдээ ихтгэлтэй, зоригтой, амьдрал тэмүүлэлтэй хүн болгож өсгөөрэй. Хэмээн 16 настангууд минь төлөөлөл болгон бичсэн байна. За ёстой үнэн. Бид нар нэрээ хүүхдийн одоо би ч яг ийм л ээжл болчоод байна л та.
Охтуудынхаа хоол ундын болгоол өмсөх зүгээр нь дутаалахгүй л байвал болоод болчиход байна. Яг ингээд амьдрал хавгаа авч явах хэрэгтэй болоод идэг тий. Хүүхдүүдтэйг ярилцах гэхээр шүн ингээ харьдаг. Яг амьдралын шаардлагаар ажилласаа болоо гэдэг ч юм уу тий. За нэг бол одоо ажиллаас авч байгаа стресс, нийгмээс авч байгаа стрессээсээ болоод орой очоод зүгээр юу ч ярих тэнхээгүй болоод харьцдаг. Гэтэл энэ хүүхдүүд та магадгүй өсвөр насны хүүхдтэй бол энэ хүүхдүүд юугаар дутаад байгаа вэ гэдгийг энэ одоо 16 насны төлөөлөл маань маш тодорхой бичсэн байна. Хайраар дутаад байна, ярилцахаар дутаад байна, тийм ээ. Тэгээд нэг арга цагаал хүүхдтэй одоо ингээд утас бариулчдаг болчиход байдаг. Гэтэл эн чинь эргээд ямар хор нөлөөтэй вэ гэдгийг маш тодорхой бичсэн байна. Миний хараа нэг нүд маань бараг харахаа болж чинь би эмчилгээнд явах шаардлагатай болсон. Дээрээс нь юм ойлгох юм чадваргүй болчихд юм байна. Анхаарал төвлөрөхгүй байна, хөдөлгөөн удаашрч чинь тийм ээ. Ийм болоод байна. Тэгэхээр хүүхдэд яг амьдралын наацах хэрэгцээ буюу тийм ээ хоол хүнс хувц сонор байх хэрэгтэй. Гэтэл бид нөгөө хайр халамж, ярилцах хэрэгцээ, тийм ээ, дэмжих хэрэгцээ энэгээр дутаагаад байгаа юм шүү дээ. Би бол дутааж байгаа тэргээ сайн мэднэ. Мянга дотроо тэгээд байгаа юм биш үү, ингэж байгаа юм биш үү гэж бодож байгаа ч гэсэндээ. Үнэхээр дутааж байгаа гэдгийг мэдж байгаа ч гэсэндээ ямар нэг юм хийхгүй л яваад байна. Тэгээд хүүхдүүдийн захиаг уншихаар маш олон зүйлийг ойлгох юм. Тэгээд ямар ч хэлсэн 20 хугацаанд тогтоодтойгоо нэг сайхан ярилцъя даа л гэж бодоод захиагнаас нь ойлгож авлаа да. Баярлалаа. Тийм. Сонсогчдоо чимийн зөвхөргий. Ариунт бол гоё уншдаг шүү гэсэн байна. Баярлалаа. Анги солигдоход өстой дургуу гэж. Өстой. Нэрэл тэгж байгаа. Наран цэцэг магсрагч маань хөөрхөдөө анхаарал жахан дутагдсан байна да гэн. Яг л ийм нийгмийг л одоо бид нар бүтээгээд хүүхдүүдээ анхааралгүй халамжгүйгээр сайхан явуулаад байна да. Тэгэхдээ гадны хэрэгцээг нь бол одоо юу гэдгийг нөхөд яваал байна. Хоол унд хувц сунар те эд хэрэгслэр бол дутаахгүй л явж лээ. Гэхдээ нийгэм бидрийг л яг ингээд үр хөөгдгүй юм шиг л ажиллаж амьдрах шаардлагатай тулгууруулаад байна. Тэгээд хизээ нэгэн цагт бид нар жоо амьсгаа аваад хүүхдүүдтэйгээ ярилцдаг, цаг цав өнгөрөөдөг тийм ээ юм болох хаа гэж итгэдэг шүү дээ. Болох хаа. За амдралч танилцуулаад үргэлжлүүлье. За кафе Баскучи брэнд 2 дахь салбараа Наадам центрт нээх гэж байгаа. Тэгэхээр Баскучи гэж яг юу юм бэ гэхээр 1883 онд Италийн Монти Чирамон хотод үүсгэн байгуулагдсан кафе Баскучи дэлхийн 25 улсад 600 гаруй салбартай кофений өв соёл чанарыг түгээн дэлгэрүүлдэг нэр хүндтэй брэнд байгаа. Тэгэхээр Баскучи бол зөвхөн кофений газар биш. Энэ бол кофений урлаг, амьдралын хэв маягийг давхар харуулдаг юм газар ахнэ. Тэгээ Италийн алдарт кафе Баскучи брэнд 3 сарын 20-нд Наадам центрийг 2 давхарт нь салбарынхаа нээлт хийх гэж байгаа юм байна. Тэгэхээр жинхэнэ Итали кофений амтыг та илүү ойроос илүү хүртээмжтэйгээр мэдрэх боломжтой гэсэн. За тэгэхээр шинхэн хуурсан кофений анхлын үнэр, хамар цоргиохон, өтгөн тослох хөөс, уруул хүрэх мөчөд таны амтлах мэдрэгөө бүрэн сэргээж өгөх нэ. Халуун зөөлөн аманд тань удаан хадгалагдаж таны нэг хоронд Итали хүргэх мэдрэмжийг өгөх нь. Тэгэхээр яг л өглөөний нарыг толилцсон Амальфи ирэг дээр Итали хамгийн үзэсгэлэнтэй газар юм байна шүү. Бага мэд Итали кофений жинхэнэ амтыг мэдрээрээ Баскучи кофе таны Италитай холбоно гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр шинэ салбартаа та бүхнийг урьж байгаа юм байна. Холбогдох утасны дугаар нь 70 1883 70 1883 сошиал хаяг нь Баскучи Монголиа гэдэг харгараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан кафе Баскучи брэнд 2 дахь салбараа Наадам центрт нээх гэж байгаа юм байна. За баярлалаа. Би бас дутааж байгаа хаа хол байгаа болохоор үнэхээр л хэцүү. Ёстой урнаа уран чимэг нийгэм л юм болгоод байна даа гэж. Тэр ёстой үнэн. Бид нар нэрээ ар гэр амьдралгүй юм шиг л ажил гэж гүйжиндээ нэрээ. Анхуулт маань 2 хүүхэд маань өсвөр наснд ирэхээр сайн ойлгох хэрэгтэй юм байна да. Би яг багаас нь л ярилцаад л байгаарай. Одоо нэг үе үеэр ингээд өөрчлөгдөж байхаар нэг бидний бага наснд өссөн орчим, сэтгэжсэн юм бүгд өөр болоод яг үндэ хүүхдүүдтэйг ярилцахгүй л ойлгохоо болцсон юм байлээ. Тэгээд сэтгэж бодож байгаа одоо жишээ сонирхдаг юм хүртэл бүгд өөр учраас сайн л ярилцахгүй бол бид нар үнэхээр ойлголцохгүй. За ингээд үргэлжлүүлэн дараагийнхаа загтлыг уншиж хүргэе. Сайн байна уу? Танаа радиог сонсох их дуртай. Тиймээс бас дуртай байсансан. Тэр маань ч бас дуртай байсансан гинэ. Нөгөө мессеж бичдэг шиг ингээд бичсэн байгаа учраас болохоор уучлаарай. Тэгээд гаргаж унших гэж жоохон хэцүү байт юм. Болж гол антруу захиагаа бичгтээ кириллээр бичээд явуулчих чивэл алдаатай ч байсан хамаагүй. Яг ингээд мессежээр бичиж байгаа юм шиг биччихээр нөгөө зарим үгөө товчлоод ингээд бичсэн байдаг. Энэ нь одоо юу гэж байгаа юм болоо гэдгийг гаргагдаж өгдөггүй. Дээрээс нь би цагтлуудад урьдчилж юус уншдаггүй. Нөгөө сэтгэл хөдлөл маань гарахгүй болоо гэж айгаад шууд уншаад байдаг учраас захиа бичиж байгаа сонсогчд мань болж өгвөл монголоор бичээд ингээд явуулаарай. За хаад эхлэе да. Сайн байна уу? Би танаа радиог сонсох их дуртай. Тэр маань ч бас их дуртай байсансан. Түүнтэйгээ байсан хугацаанаасаа бяцхан хэсгийг нь хүргэх гэсэн юм аа.
Анх бид хоёр найзуудынхаа группээр танилцаж ажиллаа. Одоо бодоход 2 жил гарсан болж тээ. Тэр үед заримдаа харилцаад л заримдаа нэгнээрээ тоглоом хийгээд л тэгж аваад 2 сар болсон юм. Тэгээ яасан би түүний найз гээд нэг бандтай үргэсэн юм л та. Тэгээд тэр ч гэсэн надаас харилцаагаа таслаад намайг нэг найзтайгаа харьцаж эхэлсэн. Манай нэг найзтай харьцаж эхэлсэн гинэ. Бид хоёр ч үргэж явж байгаад өмнө жил хол зайнаас олж салсан юм л та. Би ч Улаанбаатар хотын төвөө охин. Тэр болохоор Багнуурт байдаг байсан юм. Ингээ бодоход нөх хол биш ч гэсэн зүгээр шалтак болгоод салсан байх. Тэгээ буцаад нөгөө хүүхдтэйгээ харилцаж эхэлвэ. Гэтэл тэр маань нэг охинтой үргэжсэн байсан. Түүнийг маань хээгээд явчихъя. Хийгээ үргэсэн охин үнэхээр хартай байсныг чилэхүү бүх эмэгтэй найзуудыг нь блоклоод намайг хүртэл блоклуулсан. Тэгээд хэсэг таг явж байгаад сайн нэг сарын ихээр дахиад л харьцаж эхэллээ. Гэхдээ энэ удаа арай өөрөөр тэрч маазрах үедээ маазарч явчих нь нэг нэгэндээ дуудуулж өгөөд л заримдаа бүр хайраа гэж дуудаад л би ч жоохон дээрлэхүү үгнүүд хэлчихдэг байсан юм л та гинэ. Би банцсандаа жоохон дээрлэх үгнүүд хэлчихдэг байсан юм аа. Одоо бодоход үнэхээр гэмшиж байна. Ядж байхад би гэж нэг юм найзууд дундаа овоо дээрлэхүү байсан болохоор тэрөө нэг л ив хавгүй явж байгаад л эмэгтэй хүний тасан дурлан гэдэг шиг юм болсон доо. Эхэндээ тоохгүй царайлаад дээр нь найзууд байсан болохоор бүр эвгүй байж үлээ. Тэгээд л бараг зүгээр юу хийж байгаа хайр энтрэг гэж дууддаг боллоо. Би ч битүүхэнтэй ичээстэй. Тэгээд л дараа жил нь бид хоёр төгсөөд нэг нэгнийхээ хонхыг нь зүүж өгөхөр болсон юм л да. Таанч тэр минь ийм зүйл болно гэдгийг хэмэтгэвэ дээ. Хээ дунд говийн банд байсан. Би хотын охин байсан болохоор нэлээд зайтай. Гэхдээ үнэхээр хайртай болохол зай хамаагүй л байдаг юм байлээ. Хэдэн өдрийн өмнө бид хоёр жижигхэн юм дээр муулцсан юм л да. Тэр бүр даймжраад бараг л нэг хараагаад тэгээд би түүнд эрхлэх байсан юм бол ангих байсан бол яах гэж энэ харилцааг эхлүүлсэн юм бэ гэж асуухад түүний хувьд эхлээгүй байсан гэж үлээ. Биш тэрүүхэн дэндээ том нулимс сунгаад гомцоон гэж ихтэйхэн чатлаад калтдаг байхдаа тэр надад тийм дотн зүс хэлчихэд эцэст нь түүний хувьд энэ бүхэн эхлээгүй л байсан юм блэ л дээ. Энэ надад тохиолдсон явдлаас харуул тэр харилцааг эхлэхдээ нөгөө хүнээсээ харилцаа эхэлсэн үү гэдгийг тодорхой асуух хэрэгтэй юм шиг байлаа. Ямар харилцаа вэ гэдг нь ер нь бол чухал. Үерхлийн эхлэл гэх юм уу? Яг тодорхой нэгнээ гуйж үерхээж хин нөгөө хүндээ сайн бол харьцаж эхлэх хэрэгтэй гэж байна. За ер нь бол харилцаа эхлүүлэхдээ нэг нэгэндээ тодорхой байгаа ч л гэж байгаа юм байна. За уучлаарай. Ер нь жоохон хэцүүхэн уншчлаа. Нөгөө юм 10 төгссөн хүүхдүүд гэхээр нөгөө бичиж байгаа хэлбэр нь хүртэл өөр болчдөг юм байна. Бид нар бол нэг тодорхой хэмжээнд товчлоо биччихдэг. Одоо эдгээр чинь болохоор үсгийг хүртэл хорлуулад ингэ биччихдэг болохоор ойлгож унших гэж нэлээд юм боллоо. За тэгээд ер нь бол өсвөр насныхандаа хэлэхэд яг үнэ. Чи үерхэх гэж байгаа бол тэр хүн чинь чамайг үерхий чи гэж гуйсан уу, гуйгаагүй юу те тэр тал дээр сайн бодож байгаарай. Тэгэхгүй хоёр талдаа л ингээд чатлал яваад байдаг. Гэтэл нөгөө хүн чинь харилцаа эхлүүлээгүй ингээд харилцаатайгаа яваад байдаг. Чи энэ өөрөө шаналаад те энэ миний найз банд ч юм уу найз охин гэж ингээд бодоод яваад байдаг. Гэтэл харилцаа гэдэг чинь тодорхой байх хэрэгтэй тийм ээ. Чи миний найз охин болооч ээ, чи миний найз бүсгүй болооч ээ, за нэгэл чи миний найз банд болооч ээ гэж үерхэд зөвшөөрсний үүдэн дээрээс энэ харилцаа ингэж эхэлж явдаг юм шүү миний дүүнараа. Тэрийг бас ойлгоорой. Тэгэхгүй яг яасан мэддэхгүй харилцаа ингэж явсаар хагаад өөрөө эцэсгэлд нь сэтгэлийн шарахтаа үлдчихвээ. Тэгээд харилцаа эхлүүлсэн юм бол тодорхой ойлгоод үерхэж байгаа гэдгийг хин нэгэнд хэлэх ёстой хүмүүстэй хэлээд за ер нь нууж хаагаад эхлүүл тэгэл асуудалтай болоод эхэлнэ л гэдэг мэдэж аваарай. Тэгэхээр яг энэ охины бичснээр харилцаагаа тодорхой эхлүүлж агаарэ. За ер нь бол яаж харилцахаа мэдэхгүй байж байгаад одоо охинтойгоо хамт эмнэлэгт хэвтэж байна. Би одоо л охинтойгоо ярилцах хэрэгтэй юм шиг санагдаж байна гэсэн байна ариун тул маань. Тэгэхээр охинтойгоо сайн ярилцаад үзээрэй. Их олон юм сонсон шүү. Орой ялангуяа орондоо ингээд унтгаад хэвтэж байхдаа хүүхдүүдтэй ярилцахаар их л олон юм сонсдог юм да. Хүүхд тийм юм болсон юм уу? Яасан гэмээр маш олон юм сонсдог. Яг рүүжлүүлэн богнохоо нэг захиаг уншаад өргөчье. Сайн уу ам ихчээ. Шаршуу нэвтрүүлэг болон амар цагаар байнга ийм хэрэг тийм алдартай яриад өгөөч гэж санал болгодог байнгын сонсогч байна. Би одоо 23 настай.
Одоогоос 3 жилийн өмнө буюу 2022 онд англи хэлний багшаар их сургуулаа төгсөөд хамгийн анхны ажлын гараагаа эхлүүлж байсан Баян зүрх цогцлбор сургуулийн болон 2024 онд ажиллаж байсан Амгалан цогцлбор сургуулийнхаа хамт олонд талархал илэрхийлье гэж бодсны үндсээр энэхүү мэйлийг өчөж байна. Анхны ажил минь байсан учраас хариуцлага алдаж туршлагуудах бүрт минь итгэл, урам зориг өгч хамтран ажилдаг, ээлдэг, сайхан хандаж хамгийн сайхан дурсамжуудыг үлдээж байсан хамт олондоо маш их талархдаг шүү. Үргэлж инээд хөрөөр бэлхаж хамт олондоо байхын сайхныг болон ажил хийх ийм сайхан байдгийм байна гэх дулаагаан сэтгэл дотн мэдрэмж дурсамжуудыг үлдээж өгсөн татхан санагдаж байна. Аяг кофехоор дайлж байсан тэр сайхан сэтгэл болон мэдхгүй зүйлсийг маань үргэлж дургуутсалгүй хэлж өгөн тусалж халуун сэтгэлийн дэмжлэг үзүүлж байсныг нь хизээш мартдаггүй юм аа. Мөн хамтдаа багш нарын баяр тэмдэглэж байсан гэд ажлынхантайгаа өнгөрөөсөн цаг хугацаа бүрээ хизээч мартахгүй. Та бүхэндээ үргэлж баярлалдаг шүү гэсэн үгээр энэхүү цагаагаа дуусгая гэсэн байна. За яасан хүрх юм бэ? За өнөөдөр маш их захиа байсан боловч нэвтрүүлгийн маань цаг энд хүрээд өндөрлөө. Тэгээд цагтлуудаа уншиж хүргэсээр л байгаа. Тэгээд таны цагтыг заавал унших болохоор та цагтлуудаа илгээгээрэй. Энд хүргээд нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Амийн хариуцлагчаар ундрах нар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Better for All, ZT гар утас, мөн кафе Баскучи брэнд 2 дахь салбараа Наадам центрт нээх гэж байгаа юм байна. Та бүхэн маань амралтын өдрүүдэд аялахтаа сайхан өнгөрүүлцгээгээрэй. Ирэх 7 хоногт эргээд баяр таагаар уулзцгаая. Баярлалаа.